За сайн бацгаана хүүхдүүдээ. Өнөөдрийн тригонометрийн үндсэн адилтгал гэсэн хичээл орох болно. За тэгэхээр ерөнхийдөө бол тригонометрийн функцийн тухай цаашдаа ярьж эхлэх чаа гэж ойлгож болно. За энэ хамгийн эхлээд үндсэн адилтгалын тухай ярих гэж байна. За тэгэхээр бид бүхэн хоёр зүйлийг бол сэргээн санах шаардлагатай байгаа. За нэгдүгээрт ямар зүйл гэхээр за ер нь бол өмнөх ангиудад бол үзчихсэн бах тэгшүүнцэд координатын системийн тухай түүн дээрх цэгийн координатын тухай ерөнхийдөө бол сэргээн санаад ярилцъя. За тэгшүүнцэд координатын систем гэдэг бол хоёр тоон шулуун байгаа. Перпендикуляр байрлалтай хоёр тоон шулуун байгаа. За энэ огтлын цэг бол О гэж тэмдэглэдэг тийм ээ. Координатын их гэж тэмдэглээд О хэсгээр тэмдэглэдэг. За О цэгээс эхлээд нэг нэгжээр нэг ижил нэгжээр цэгүүдийг тэмдэглээд явдаг. За энд болохоор нэмэх 1 2 3 тийм ээ. За доошо тохиолдолд хасах 1 хасах 2 гэдэг ч юм уу. Яшинэ хасах 1 хасах 2 гэсэн цэгүүдээр илэрхийлэгддэг. За энэ дээр байгаа энэ хавтгай дээр байгаа энэ координат координат систем буюу энэ хавтгай дээр байгаа ямарваа нэг цэгийг тэмдэглэж болдог. Бүх цэгүүдийн хооронд нь ялгаатай байдлаар нэрлэж болдог байгаа. За жишээ нэг цэг авъя. За жишээ нь цэг аваад үзье. За энэ цэг. За энэ цэг бол цэгийг бусад өөр хаа нэгтэй байгаа цэгээс ялгахын тулд бол тоон утга оноож өгж байгаа. За тэгэхээр энэ цэгийн ямар утга оноож өгөх вэ? X тэнхлэг рүүгээ перпендикуляр буулгана. За энд 1 гэдэг тоолд чинь тийм ээ. Y тэнхлэг рүүгээ перпендикуляр буулгаад тэнийг 3 гэв юм байна тийм ээ. Ингээд 3-ыг тэмдэглэсэн. За тэгвэл энэ бидний олсон энэ А цэг тийм ээ. Энэ А цэг бол ямар координаттай байна гэхээр 1 3 гэдэг координаттай байна гэж ерөнхийдөө хэлж үзэж байна тийм ээ. За 1 гэдэг тоо нь юуг илэрхийлээд байгаа юм бэ гэдэг бүгдээрээ санах хэрэгтэй. Авч үзэх хэрэгтэй. 1 гэдэг тоо бол тухайн цэг Y тэнхлэгнээс эсвэл тийм ээ X тэнхлэг дээр нэг X тэнхлэг дээрээ координатын ихээс 1 зайд байрлаж байгаа гэж. Энэ координатын ихээс хэр хол зайд байрлаж байгаа байрлалыг нь бас зааж өгч ингэж үзэж болно. За 3 А цэгийн 3 гэдэг тоо нь юу илэрхийлээд нөхөр Y тэнхлэг дээрээ А цэг нь координатын ихээс хэдэн 1 зайд байрлаж байна гэсэн үг. 3 1 зайд байрлаж байна гэсэн ийм байдал санааг илэрхийлж байна гэж нэг талаас нь тайлбарлаж болох юм байна. За тэгвэл энэ дээр байгаа дурын цэгүүдийг тийм ээ дурын бүх цэгүүдийг мөн иймэрхүү байдлаар тоо оноогоод тайлбарлаад явчих болох нь байна тийм ээ. За жишээ нь одоо юу гэдэг энэ цэгийг ч юм уу тийм. За энэ цэгийг аваад үзье. Энэ цэг бол одоо ямар координаттай байх гэдэг нь вэхлээр X тэнхлэгээс 2 гэдэг утганд харгалзаж байна. Y тэнхлэгтэр мөн 2 гэдэг утганд харгалзаж байгаа буюу 2 2 координаттай цэг байна гэдэг ч юм уу тийм ээ. Энэ цэгийн координатыг бусдаас нь ялгаж ингэж хэлж байгаа юм байна тийм ээ. За тэгвэл дурын нэг цэгийг аваад үзье. Дурын нэг m гэдэг цэгийг аваад үзье. Дурын нэг m гэдэг цэгийг аваад үзье. За энэ цэгийн эхний координат бол юу ч гэсэн x тэнхлэгээс аавна гэсэн үг. X тэнхлэгээс аавна. Тэний учраас ерөнхий тохиолдол учраас энийг x-ээр тэмдэглэчихье. Y тэнхлэгээс хоёр дахь координатаа мөн Y тэнхлэгээс аавна. Мөн ерөнхий тохиолдолд Y гэдэг утгатай байна гэсэн үг байна тийм ээ. За тэгвэл энэ x нь бол саяны тайлбарласнаар координатын ихээс тухайн цэгийн суур хүртэл перпендикуларын суур хүртэл энэ зайг илэрхийлж байгаа гэж хэлж болох гэдэг нь. Y нь болохоор тухайн цэгээс координатын их хүртэлх зай буюу Y тэнхлэг дээр координатын их хүртэлх зай буюу энэ тийм ээ. Энэ зайнуудыг тэмдэглэж байна гэж ерөөхдөө хэлж болох гэдэг байна. За энэ бол яг нь өмнөх ангиудад тайлбарлаад ерөөхдөө ойлгоцсон зүйл байгаа. За одоо дараагийн хоёрт нь нэг ойлгох мэдж явах хэвээр аль хэдийн мэдсэн нэг зүйл бол юу вэ гэхээр тригонометрийн харьцааны тухай бол байгаа. Тригонометрийн харьцааг бол 9 дугаар анги 10 дугаар ангитай мөн тодорхойлж байсан. Учираас за тэрийг сэргээн бүгдээрээ саний. За тригонометрийн харьцаа мэдээж тэгшүүнцэгт гурвуулжин дээр яригддаг. Тэгшүүнцэгт гурвуулжин дээр. За А Б С гэсэн тэгшүүнцэд гурвуулжин аваад үзье. Энэ тэгшүүнцэд гурвуулжны
А оройн өнцгийг альфа үсгээр тэмдэглэдэг, Б оройн өнцгийг бета үсгээр тэмдэглэдэг. За С оройн нь бол 90 градус байна. А оройн эсрэг талын уртыг BC-ийн урт гэсэн үг. BC хэрчмийн урт нь С үсгээр тэмдэглэжээ. Б оройн эсрэг тал буюу AC-ийн уртыг AC хэрчмийн уртыг Б үсгээр тэмдэглэж чинь. За AB-ийн хэрчмийн урт буюу гипотенуз нь С урттай байна гэж ерхэд нь стандарт тэмдэглэгээ байгаа. За энэ дээр энэ А оройн альфа өнцгийн синус гэж юу хэлэх юм бэ? Косинус гэж юу хэлэх юм бэ гэдгийг бол тодорхойлцсон байгаа. За сэргийн саны синус нь альфа өнцгийн синус нь тухайн гурвалжныхаа тухайн өнцгийнхөө эсрогшкаттыг эсрогшкаттыг гипотенуз тарьцуулсан харьцааг буюу А хуваах нь С гэж тодорхойлсон байгаа тийм ээ. За мөн косинусыг тэмдэглэсэн байгаа. Косинус альфа тэнцүү насан каттыг гипотенуз тарьцуулсан харьцаа буюу Б хуваах нь С байх нь тийм ээ. За мөн тангсыг тодорхойлсон байдаг. Тангс альфа нь юу хэлэх юм бэ гэхээр эсрогшкаттыг насан каттыг тарьцуулсан харьцаа хэлнэ гэд тодорхойлсон байгаа тийм. За энэ гурван харьцааг бол бүгдээрээ бас мэдж байгаа. За тэгвэл энэ одоо саяны ярьсан энэ ойлголтуудыг нэгтгэхэд бид нэр тригонометрийн үндсэн адилтгалтуудыг баталгаж байгаа. За тэгэхээр хэдүүлээ дэвтэр дээрээ тэгшүүнцэд координатын систем аавна. За энд зурчээ тэгшүүнцэд координатын систем зурчээ. За x y тэнхлэхтэй. За энэ удаа бол нэгжээ жоохон хол том зайтай авах хэрэгтэй. нэг ч гэдэг ч юм уу те. Энд дээр нэлээд том тойрог зурх шаардлагатай болно. За ийм тойрог авч үзэн. За энэ тойргийн радиус нь бол 1 нэгж байгаа. За эдгээр цэгүүд дээр асах 1. За энэ тойргийг энэ 1 радиустай координатын ихтер төвтэй энэ тойргийг бол тригонометрийн тойрог гэж нэрлэдэг. За яагаад гэвэл энэ тригонометрийн тойрог дээр тригонометрийн бүх томьёо, бүх одоо шин чанаруудыг бүгднийг тодорхойлж болдог учраас энэ хэрэглээ маш их өндөртэй юм байгаа. Тэгэхээр энэ тойргийг тригонометрийн тойрог гэж нэрлэнэ. За тэгвэл энэ тригонометрийн тойрог дээр үүнтэй адилханаар дурын нэг цэгийг тэмдэглэж болох нэ. За дурын цэгийг тэмдэглэе. Дурын энэ цэгийг m гэдэг үсгээр тэмдэглэчихье. За энэ m цэгийн координат нь юу байх юм бэ гэдэг асуудал мэдээж гарч ирнэ. За эхний координат x тэнхлэгээс утга авна. За x тэнхлэгээс координат их хүртэлх зай гэсэн үг тийм ээ. Энэ зайг хэлж байгаа гэсэн. Энэ зайг одоо хараханд бол мэдэхгүй учраас x үсгээр тэмдэглэчихье. За y тэнхлэхийн хоёр дахь координат нь болохоор юу вэ? Y тэнхлэх дээр олдох хэрэгтэй тийм ээ. Y тэнхлэх дээрх олдсон перпендикуларын суурьас координат их хүртэлх зай буюу энэ зайг хэлж ерөөдөө бол хэлж тэмдэглэнэ гэсэн үг. Энэ нь бол y байна тийм ээ. За ингээд харуул энэ тригонометрийн тойрог дээр байгаа дурын бүх цэг бол x, y, 2 гэсэн координаттай цэгээр тон утгаар тийм илэрхийлэгдээд байж болно гэсэн үг байна. Тийм илэрхийлэгдээд байж болно гэсэн үг. За тэгвэл одоо энэ дээр бид нэмээд юу хийж болох вэ гэхээр энэ m цэгээ дурын энэ m цэгээ координатын ихтэй холбож. Координат ихтэй холболоо. За тэгэхэд OM гэсэн радиус өсөж байгаа. OM радиус өсөж байгаа. За радиусын урт нь 1 байгаа. За OM радиус OX тэнхлэх хоорондоо OM радиус OX тэнхлэх хоёрын хооронд үүссэн энэ хоёрын хооронд үүсэж байгаа өнцгийг бүгдээрээ альфа үсгээр тэмдэглэжээ. Энэ бол альфа байсан гэдэг ингээд тэмдэглэжээ. За тэгвэл энэ альфа өнцгийг тригонометрийн
үндсэн өнцөг гэж хэлдэг. Альфа үндсийг үндсэн өнцөг гэж хэлдэг. Энэ үндсэн өнцөг нь МЦ хаана байхаас үл хамааран дандаа ОМ радиус МЦ эндэж байж болох нь шүү дээ. Эндэж байж болно. Эндээс үл хамааран ОХ тэнхтэй үүсгэж байгаа үнцгийг л хэлж ийнэ гэсэн үг байна шүү дээ. За тэгвэл ингээд имгэлчихсэн. За тэгвэл одоо энд ямар дүрс үүсв юу үүсв гэдгийг дахиад харах хэрэгтэй байна. ОМ тэгээ за энэ перпендикуляр учраас тийм ээ перпендикуларын суурийг нь n үсгээр тэмдэглэчихье. ОМ n нь юу байваа гэдэг асуудал гарч ирж байна. За энэ гурвалжин бол гурвалжин ОМ n бол ямар гурвалжин байна вэ гэхээр тэгш өнцөгт гурвалжин байна. Тэгш өнцөгт гурвалжин байгаад байна. ОМ гурвалжин бол тэгш өнцөгт гурвалжин юм байна. За тэгвэл тэгш өнцөгт гурвалжин байвал бид бүхэн юуг тодорхойлж чадах вэ гэхээр мэдээж тригонометрийн харьцаануудыг тодорхойлж болох юм байна. Энд нэг өнцөг нь тодорхой мэдэгдэж байгаа учраас энэ өнцөг дээрээ харьцаануудаа тодорхойлж болох нь байна. За синусын харьцааг аваад үзье. Синус альфа нь юу ах вэ? Синус альфа гэдэг бол эсрэг оршихуйдыг гипотенузд харьцуулна гэж байгаа тийм ээ. Эсрэг оршихуйдын урт нь mn. Гипотенуз нь он тийм ээ. Он. За mn-ийн чинь урт нь y байж гин тийм ээ. он-ийн чинь урт нь м-ийн урт нь 1 юм байна тийм ээ. За ингээд харуул эндээ синус x гэдэг бол синус альфа гэдэг бол 1-ийг хувахан y буюу y-тэй тэнцвэ юм байна гэж ийм зүйлийг харж болж байна. Энэ нэг радиустай тойрог дээр ийм байж болох юм байна гэж. За эндээ дахиад косинусыг тодорхойлж болж. Косинус альфа нь налсан катетыг гипотенузд харьцуулна. Налсан катетын урт нь n. n-ийг юунд харьцуулах вэ? Гипотенузд буюу m харьцуул. За n-ийн урт чинь өөрөө x байгаа. Тон координаттай. Энэ 1 байгаа гэдээ үзвэл эндээс ямар дүгнэлт гарч иж байгаа нөхлөөр косинус альфа тэнцүү 1-ийг хуваах нь x буюу x байна гэсэн ийм зүйлийг олж харж болж байна. Ийм зүйлийг олж харж болох нэ. За тэгвэл МЦ-ийн координат дээр тэмдэглэснээр x, y координаттай байсан бол одоо ямар координаттай болж байна гэж хэлж болох гэдэг нь гэхээр x нь бол косинус альфатай тэнцсэн байна шүү дээ. Косинус альфа синус альфа гэсэн координаттай юм байна гэж хэлж болох гэдэг байна тийм ээ. Хэлж болох гэдэг байна. МЦ-ийн координатыг ингэж тодорхойлж болох нэ. За тэгэхээр бид бүхэн одоо цаашдаа бол МЦ-ийн координатыг авч үзэхдээ косинус альфа синус альфа гэсэн координаттай байна гэж харах гэдэг нь. Өөрөөр хэлбэл юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр n хэрчмийн уртыг косинус альфа урттай mn хэрчмийн уртыг синус альфа урттай юм байна гэж нэг талаас нь бас ярьж болох гээд байна гэсэн үг байна тийм ээ. За тэгвэл эндээс бид бүхэн цаашдаа үргэлжлүүлээд юу хийж болох вэ гэхээр тригонометрийн үндсэн адилтгалтыг баталж эхэлж болж байна. Хамгийн нэгдүгээрт бол за тэгш өнцөд гурвалжин дээр хэрэгжилж болдог алдартай томьёо бол Пифагорын теорем байдаг тийм ээ. Пифагорын теорем бол катетуудын квадратуудын нийлбэр гипотенузын квадраттай тэнцүү гэдэг томьёо байгаа тийм ээ. Өөрөөр хэлбэл энэ гурвалжны үед бол n-ийн квадрат дээр нэмэх нь n-ийн квадрат тэнцүү m-ийн квадрат нь байна гэсэн Пифагорын теоремыг бичих гээд байна тийм ээ. Тэгтэл n чи өөрөө косинус альфа болох нь тодорхой харагдсан. Косинус квадрат альфа юм ба нэмэх нь mn нь синус альфа байсан. Тэгвэл синус квадрат альфа m нь өөрөө m нь 1. За ингэснээр энэ юу ойлгохоор альфа нь ямар өнцөг байхаас үл хамааран косинус квадрат альфа дээр синус квадрат альфаг нэмэхээр 1 байдаг юм байна. Өөрөөр хэлбэл
Өөрөөр хэлбэл ямар тохиолдлууд байж болж ийнэ гэхээр косинус квадрат 10 градус дээр нэмэх нь синус квадрат 10 градус тэнцүү 1 л байх нь. Тийм ээ. Эсвэл одоо юу байдгийг косинус квадрат 99 градус дээр нэмэх нь синус квадрат 99 градус бол 1 л байх нь гэдэг юмыг эндээс яах нь харж болох нэ. За үүний дараагаар тангсын харьцааг аваад үзье. Тангс альфа нь юу вэ? За энэ бол хоёр дахь тань байгаа. Тангс альфа. За тангс альфа юу ах юм бэ гэдэг асуудал байна. Тангс альфа чинь эсрогош каттыг насан каттад харьцуулна гэж. Эсрогош каттын урт нь өөрөө синус альфа гэж бодлогдсон. Ярьсан синус альфа нөгөөх нь бол косинус альфа. За энэ бол хоёр дахь үндсэн адилтгал байна. Хоёр дахь үндсэн адилтгал байна. За ийм юм байна. За тэгэхээр өнөөдрийн хичээлээр бол үндсэн хоёр чухал үндсэн адилтгалыг баталлаа. Нэгдүгээрт бол синус квадрат альфадар косинус квадрат альфаг нэмэхээр 1 гарч ирдэг. Тангс альфа синус альфаг бахан косинус альфа болохыг баталсан ийм хоёр үндсэн чухал үндсэн адилтгалыг баталсан байна. За тэгээд эндээс гарч ирж байгаа нэг чухал том санаа бол юу вэ нөхлөөр тригонометрийн тойрог дээр байгаа дурын МЦ-ийн координатыг бид бүхэн юу гэж тэмдэглэж болж байна вэ гэхээр тригонометрийн функцаар илэрхийлчих болох нэ. МЦ-ийн косинус альфа синус альфа гэдэг координатаа байдлаар яах нь илэрхийлж болох нэ. За тэгээд одоо энэ МЦ-г бол одоо хаанч ингээд хөдлөж энд 10 градус 30 градус 40 градус ингээд хөдлөд байх болгонд мэдээж энд МЦ хүрээд ирлээ гэж бодъё. МЦ хүрээд ирлээ. Тэгэхээр энд нэг арай нэг өөр альфа өнцгөөсөн тийм ээ. Арай өөр альфа өнцгөөсөн. Энэ за бета гэж чинь үнцгий. Бета өнцгөөслөө гэвэл энэ координат косинус бета синус бета тал болцсон л явж байх нь шүү дээ. За эндээс хамаараа цаашаа функцийн зөндөө олон чанар тухай ярих учраас өнөөдрийн хичээлийг яг энд хүрээд өндөрлөе. Тэгээд дараагийн бичлэгээр хэд хэдэн тригонометрийн үндсэн адилтгалуудыг бүгдээрээ баталж үзцгээе.